За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргье. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ текст мэдээлэлээс мөртүүдийг таслаж авах хичээлийн талаар оръё. Энэ өдрийн хичээлээр left, right, mid гэсэн гурван функцийг авч үзнэ. За left гэдэг функц маань өөрөө өгөгдсөн мэдээллээс хэдэн мөрт мэдээлэл урд 100 гар талаасаа эхлээд хэдэн мөрт мэдээлэл таслаж авах уу гэдэг томьёолол. Right гэдэг бол баруун гар талаасаа хоошоо урагшаага хэдэн мэдээлэл таслаж авах вэ гэдэг функц байгаа. Mid гэдэг бол өгөгдсөн мэдээллээс хэдэн мөрт тэмдэгт таслаж авах уу, хэдэн тэмдэгтийг сонгож авах вэ гэдэг тэр функц байгаа. Энэ бол өдөрт бие үйл ажиллагаанд байнгын ашиглагддаг Excel-ийн заавал мэдэх ёстой томьёонуудын нэг. За одоо ингээд хичээлд орцгоё. За мэдээж left гэд бичнэ. Tab-а дараа шууд томьёолгоо орно. За text гэдэг дээр нь за энэ дээрээс бүгдээрээ улсын дугаарыг сонгож авна. За улсын дугаараас одоо энэ 11 гэсэн дугаарыг таслаж авахын тулд мэдээж 11 гэдэг маань эхний 4 тэмдэгт байна. Тиймээс text гэдэг мэдээлэл text хэсгээр мэдээлэлээ сонголоо. Үүнээс 4-ийг эхний 4 орон таслаж авнаа. 4. Окей. За ингээд мэдээж энэ дээр хоёр дарахад доош томьёонууд туулагдана. За ингээд томьёонууд туулагдлаа. За right гэдэг бол хойд талаасаа буюу баруун гар талаасаа хэдэн мэдээлэл таслаж авах вэ гэдэг функц. Энэ бол бас left-тэй үндсэн log-ийн зарчмын үед адилхан. За текстийн мэдээлэл сонголоо. За хойд талаас улсын дугаарын OBA гэдэг хэсгийг таслаж авна. Үүнийд бол биднэрт 3 орон хэрэгтэй байгаа учраас 3 гэдгээ тэмдэглээд өгнө. Хэдэн орон таслах байгаа вэ гэдгийг л тоогоо оруулж өгнө. За 3 оронгоор таслаад авна. За тэнгүүд OBA гэдэг ингээд таслаад ороод ирж байгаа. Окей. За ингээд left right гэдэг томьёо бол маш энгийн. Ерөөсөө л хүссэн мэдээлэлээ ямар уртаар таслаж авах вэ гэдэг л функцийг нь илэрхийлж байгаа. За mid. За mid дээрээс бүгдээр одоо нэргэстрийн дугаар дээрээс 20 оны 1 сарын 12-нд төрсэн хүний яг энэ он сарын хэсгийг ингээд таслаад авчих. За энийг яаж таслаж авах вэ гэхээр mid томьёогоо бичлээ. За энэ болохоор text start nam chart гэсэн 3 мэдээлэл оруулж өгсдөө. За мэдээж text гэдэг дээр нь сонгож авсан нүдээ зааж өгнө. За C7 зааж өглөө. За start гэдэг нь хэддэх нүднээс эхлэх вэ гэдгээс эхэлнэ. За одоо энэ бол энэ томьёоны хамгийн гол нюанс нь энэ дээр явж байгаа. За OP гэдэг энэ нэрнээс хоошоогоо бид нэр тасгаж байгаа учраас 3 дугаар нүднээс эхэлнэ. За 3 дугаар нүд нь өөрөө орно гэсэн үг. Энэ дээр 3 дугаар нүд нь өөрөө ороод тэрнээс хоошоогоо хэдэн нүд таслах вэ те? За тоолчих. 3 4 5 6 3 4 5 6 7 8-ыг тасалж авах гэж байгаа. Ингэж тоолохгүй шүү бүгдээрээ. Sorry. Энийг ингэж тоолно. 1 2 3 4 5 6. За ингээд 6 3-аас хойш 6 мэдээллийг тасалж 6 тэмдэгтийг тасалж авна гэсэн утгыг илэрхийлнэ. За ингээд 20 оны 1 сарын 22-нд төрсэн хүн байна. За ингээд доош томьёогоо олчих. За энэ дээр жишээ авсан томьёон дээр маань бүгд ингээд 20 оны 1 сарын 22 гэдэг бүгд ижлэх өдөр байгаа учраас энэ бол яг ялгаагүй бүгд ижлэхэн болгож байгаа. За ингээд өнөөдрийн хичээлээр та бүхэндээ left, right, mid гэсэн 3 функцийн талаар тайлбарлалаа. Энэ 3 функц бол өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын ашигладаг Excel дээр зайлшгүй сурах ёстой функцүүдийн нэг байгаа. За та бүхдийн ажилд амжилт хүсье. Өнөөдрийн хичээл та бүхэнд таалагдсан бол subscribe дараарай. Найз нуртай share хийгээрэй. За тэгээ бүгдээрээ илүү хамтдаа илүү их зүйлийг сурч мэдье. Хамтдаа сайжрая. Баярлалаа. Баяртай та бүхдийн ажилд амжилт хүсье. Дахин хэлэхэд subscribe дараарай. Баярлалаа.